За Богдхан уулын баруун ширээтэй оргил руу явган аялал хийдэг иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Тухайлбал амралтын өдрүүдэд баруун ширээтэй оргил руу 3-аас 5 мянган иргэн алхдаг гэсэн судалгаа байна. За өнгөрсөн жил нийслэлийн засаг даргын тамгын газар болон нийслэлийн аялал жуулчлалын газар Богдхан ууланд аяллаа маршрут бий болгох зорилгоор баруун ширээтэй оргилууд явах замыг засварлаж, ууланд аялагч нарт зориулж амралтын цэг байгуулж, сандал суйрлуулах ажлыг хийсэн байдаг. За энэхүү ажлын үргэлжлэл болгож өнөөдөр зайсан толгой баруун ширээ чиглэлийн аялал жуулчлалын замыг нээлээ. За нийслэлийн төсвийн өрөнгөөр зайсан толгой баруун ширээ чиглэлийн аялал жуулчлалын замыг барьсан. За автозамын ажлыг Наран булаг хан компани гүйцэтгэсэн байна. За нийт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 км автозам, 264 автомашины зогсоол, явгууны зам гэрэлтүүлэг зэргийг хийжээ. За Богдхан уулын баруун ширээтэй оргил руу аялахаар ирсэн иргэд автомашина байрлуулах зогсоолгүйгээс бухимддаг, хугацаа алддаг, түгжрэлд ордог байсан. Тиймээс 2017 оны 1-р сараас зогсоолын асуудлыг шийдэх ажлыг нийслэлийн удирдлагууд байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран хийж эхэлсэн. 264 автомашины зогсоолыг гэрт ашиглалтанд оруулах боломжтой байсан. Гэвч Богдхан уулын аманд газар эзэмшихээр эрх авсан компани маргаа үсгэснээс хугацаа алдаж инхүү 11-р сар гарахын өмнө авто зогсоол нээлттэй хийж байна. Өнгөрсөн намрын яг өдөрт би энд ирээд Богд уулын аяллаа замыг тогтчулсан ажлыг нээлттэй хийжсэн. Тэгээд тэр үед энд ирэхэд юу ажиглагдсан бэ гэхээр хүмүүс энд ирээд ууланд гараад сайхан стрессээ тайлаад эрүүл агаарт явсныхаа дараа энд ирээд машина яаж зогсоох юм, буцаад машинтайгаа гарах гэж бараг цаг гарan төгжирдэг ийм байдал ажиглагдсан. Тэгээд бид хөө ярилцж байгаад ер нь энэ аялал жуулчлалын энэ их хүмүүс нааш ирж байгаа тохиолдолд энэ ч автомашины зогсоолын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн санаа төрөөд тэгээд 2017 оны төсөв дээр суулгаад нэг шийдэж байгаа. Харамсалтай нь энэ Богд хан уулын дархан цаастай газар амууд бол дандаа нэг байгаль орчны яамны харанд байдаг. Байгаль орчны яамныхан бол нэлээх газрын олголтсон. Ерөөсөө иргэд тавтай тухтай юм зорчих газаргүй байгаа. За баг ганц үлдсэн ингээд нэг зам жимтэй нь бол энэ Богд уулын зайсангийн нам байж. Ер нь цаашдаа бол хотын зүгээс байгаль орчны яамд ямар шаардлага тавьж байгаа гэхээр энэ олголтоо хэрвээ Богд хан уулын аманд ямар нэгэн аялал жуулчлалын зориулалтын газар авсан бол түүний 30% нийтийн зориулалтаар ашиглуулаач. Туул голын эргийн дагуу газар авсан бол тэрнийхээ 30%-аас нийтийн зориулалтаар ашиглах хэрэгтэй гэсэн ийм шаардлагыг бод бид байгаль орчны яамд тавьж аж ахуйн нэгж төрүүлээ гэсэн бодлогоо ирэх жил засгийн газар хурлаар оролцоод одоо их хурлаар ороод дэмжих юм бол туул сэлб голын дагуух тогтчлтын ажлыг бас нэлээд сайн юуны зээлийн хөрөнгөөр шийдэхээр ингэж л үзээд. Тэгэх юм бол Улаанбаатар шууд нэг сая 300 мянган онтой том хоттой байд бол иргэд цахилгаан дарга сугаалах энэ очны төсөв бүрдүүлэх юм гэж үзэж байгаа. Хүндэтгэлтэйгээр За хотын дарга Батболд Богдхан ууланд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн асуудлыг зэгцлэх шаардлагатай гэдгийг энэвээр хэлж байлаа. За эзэмшгээр авсан газраа өмчилсөн мэт аашилж хотын иргэдийг ногоон бүсэд аялах амрах боломжийг зарим нэр бүхий компаниуд хязгаарлаж байгааг мэдгдсэн. За Богдхан ууланд газар эзэмших эрх авсан компаниуд эзэмшиж байгаа газрынхаа 30%-ийг нийтийн эзэмшил байдлаар ашиглуулдаг болох чиглэлд байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран ажиллана гэсэн юм а. Аялал жуулчлалын энэ бүсүүдэд одоо зөвшөөрөл аваад ажиллаа хийхгүй байгаа хувийн хвшлүүдтэй одоо хариуцлага тооцож хуулийн дагуу одоо зарим газар чөлөөтэй ажлыг бол эрчимтэй хийнэ. Яагаад вэ гэвэл нэг хэдхэн аж ахуйн нэгжийн төлөө төрийн өмнө хүлээс үүргээ биелүүлээгүй байж төр нийтийн эзэмшлийн болгоход нь юм эсэргүүцэл ханддаг. Энэ дээр бас манай хэвлэл мэдээлэл хэм бас байгаль орчин аялал жуулчлалын яамтайгаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн засаг даргын тамгын газартай бас хамтарч дэмжиж ажиллаарай гэж та бүдээс бас хүсэх байна. За энэ жил Чингэлтэй хайрханд аяллаа зам барьж хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд дэд бүтцийн ажил хийсэн. За 2018 онд Сонгой хайрхан, Баянзүрх хайрханд аяллаа маршрут бүхий зам барих, дэд бүтц бий болгох чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөсөн байна.